Сайн байцгаана уу? Бидний их эзэн Есүс Христийн ивэл хайр, өршөөл нэгүсэл та болон таны гэр бүл, таны амьдрал дээр бэлхэн дүүрэн байхыг би хүсэн өрөөж байна. Би Ивэл ур цуглааны пастор Баясгалан байна. Ивэл ур цуглаа маань үүсгэн байгуулагдаад 19 жилийн нүрийг аль хэдийнэ үзжээ. Тунгадахгүй бид 20 жилийнхаа ойн баярыг эзний хайр нэгүсэл дотор баяр хөөртэйгээр тэмдэглэхээр зэгч байгаа билээ. Өнөөдөр энэ бичлэг хүргэгдэж байгаа та бол Иvēлийн хур цуглааны нэг хэсэг юм шүү гэдгийг би танд энэ бичлэгээр сануулъя хэлхийг хүсэж байна. Иvēлийн хур цуглаа маань 20 жилийнхаа ойн баяраар Бурхныг баярлуулах үйлсийг бүгдээрээ хийцгээе гэсэн шийдвэр гаргаж шин дүү сүм тари хамтдаа нийгэмдээ үйлчлэе, сүм цуглаанаа бас өөрчлөе, сайн мэдээ тунхаглан түгээе гэсэн олон хараатаагаар бид нэр үйлчлэлээ явуулж байгаа билээ. Энэ үйлчлэлд мэдээж санхүү, мөнгө, дэмжлэг хэрэгтэй байгаа. Тэгээ Иvēлийн хур цуглааны маань бүх ахын дүүс, итгэгч нар хамтдаа зөргсөглөөрөө өргөлөөрөө энэхүү үйлчлэлд нэгдэж байгаа билээ. 23 хэмт номноос харах юм бол тэгэхээр юм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана, өгөөмрийг тарьдаг хүн өгөөмрөөр хураана гэж хэлсэн. Тийм учраас энэхүү бичлэг хүргэгдэн үзэж байгаа ахын дүүс таныг би өгөөмөр зөргсдөглээр Иvēлийн хур цуглааны 20 жилийн ойн баярын өргөлийн аянд нэгдээсэ гэж чин сэтгэлээсээ урайлан ятгаж байна. Өгөөмрөөр тарьдаг нэг нь өгөөмрөөр хураана, хармыг тарьдаг нэг нь хармыг хураана гэсэн агуу хаанчлалын төлөө таны гайхамшигтай өргөл хэрэглэгдэх болно. Хүндэтгэн ассан Иvēлийн хур цуглааны пастор Баясгалан.